Хөдөө орон нутгийн ажил амьдралаас үлдсэн мэдээллээр манай хөтөлбөрийн дараагийн хэсэг үргэлжилнэ. Манай сурвалжлах хэсэг Өмнө Говь аймагт ажиллаад ирлээ. Өмнө Говь аймгийн Далан задгадын дулааны цахилгаан станцад осол гарч тэг зогсолтод ороод байсан. Өнгөрсөн амралтын өдрүүдэд эрчим хүчний газар болоод ТЭЦ 4-ийн багийнхан очиж ослын шалтгааныг тогтоосон байна. Одоогийн байдлаар Далан задгадын станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа ч ямар ч байсан ослын үеэсээ гараад байгаа юм байна. Өмнө говьчууд сар шинийн өмнө тог цахилгаан тасалдаж нилээд твджээ. Жил бүр доголддог гэж шүүмжлэлд өртдөг цахилгаан станц нь энэ сарын 19-ний өдөр тэг зогсолт хийснээр аймгийн төв ойролцоох 3 сумд эрчим хүч дулааны тасалдалд орсон юм а. За Далан задгадын станц 2002 онд ашиглалтанд орсон. Солонгосчуудын барьсан энэ станц 5 мегаваттын хүчин чадалтай. Аймаг өргөжин тэлж хүн ам нэмэгдэж, за үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр эрчим хүч дулааны хэрэглээ 2 дахин өсжээ. Өмнө Говь аймгийн хувьд төвийн бүсийн эрчим хүчний сүлжээнд холбогдоогүй учраас гинтийн ослын үед өөр аргацах ямар нэгэн их усүр байхгүй за хамгийн эрсдэлтэй тооцогддог газар юм а. За өнгөрсөн хугацаанд ТЭЦ 4 станцын менежментийн баг энд очиж ажилласан, өвөлд гайгүй сайн бэлтгэж өнгөрсөн жил асуудалд орсон зуухны засвараа хийсэн гэж байна. Харин энэ жил осол гарах болсон шалтгааныг тогтоох, за үйл ажиллагааг нь цаашид сэргээн ажилуулахын тулд ТЭЦ 4 эрчим хүчний газрын багийнхан газар дээр нь ажиллалаа. Далан задгадын станц газар дуулахын кабелийн зис утсаа хулгайд алдсанаар зогсоход хүрсэн гэдэг дүгнэлтийг тэтгэсэн юм а. Энэ бол одоо ингээд генератор байгаа. За энэ генератороос одоо ингээд 3 фаз утас гарч ирж байгаа. Газарлагын утас гарч ирж байгаа. Тэгэхээр энэ газарлагын систем гэдэг бол цахилгаан станцд их чухал асуудал байдаг. Өөрөөр хэлбэл генераторыг явуулахын тулд энэ цахилгаан станцын барилга байгууламжийг тэр жигт нь ингээд контур засамжийн гэж ерөн талд нь хийж өгөөд тэр газарлагын контурыг хооронд нь ингээд кабелээр холбож өгдөг. Тэгэхдээ тэр газарлагын контурыг хооронд нь холбосон холбоос бол Өмнө Говь станцын хувьд бол ийм 95 мм квадрат сечентэй зис кабель юм байна. Тэгэхээр энэ зис кабель бол одоо энэ удаан хугацааны туршилтад алга болсон юм шиг байна. 6-7 жилийн хугацаанд ч юм уу бүүмж. Энэ зис кабелүүд бол үндсэндээ алдагдаад дууссан байна. Газар дуулахын кабелийн зис утас ойролцоогоор 1000 м урттай. Станцын бүтэц зохион байгуулалтыг сайн мэддэг, газар доогоор шугам сүлжээний учрыг олдог хүн авахгүй бол жирийн нэгэн очоод хулгайлч хэд биш юм байна. Хизэнээс эхэлж хулгайлсан хэдэн жил газар дуулахын кабельгүй байсан бэ гэдэг нь тодорхой биш. За энэ шалтгаанаар эхний генератор шатжээ. За хоёр дахь нь ачааллаа бас даахаа болсноор зогссон. За ингээд Далан задгадад харанхуй болох шалтгаан бүрджээ. Өнөөдрийн байдлаар станцын байж өнгөцөн тоног бүгдээр ажил залгаа хийчихсэн. Би 10 сарын 20-наас хойш үндсэндээ бүх тоноглоо ажил залгаад явж байсан. Аймгийн нийт хэрэглээ 2008 онд анх ажил авч ирсэнтэйгээ харьцуулахад 2 дахин нэмэгдчихсэн. Үндсэндээ бид нар оргил ачаалал 5 мегаваттаар явж байгаа. Бид ямар ч бэлтгэл тоноглол байхгүйгээр ажиллагаагаа явуулж ирж байсан. За нэг тоноглол ажиллагаанаас ингээд гарсан тохиолдолд бид нар үндсэндээ хязгаарлалтын горимд орчхоор манай Өмнө Говьийнхан маань эрчим хүчний доголдож जैन саадж जैन гэдэг үг яриа их гардаг. Энэ үндсэндээ нөгөө миний саяны хэлж байгаа найдвартай эрчим хүч гэдэг үгтэй холбоотой. Бид нар өнөөдөр хүртэл тогтвортой ажиллах энэ нөхцөлийн төлөө ажиллаж ирсэн. За одоогийн байдлаар Далан задгадын станцын 1 генератор ажиллаж 900 кВт цахилгаанаар хангаж байна. За энэ бол нийт хэрэглээний 5.1% гэсэн үг ээ. Шатсан генераторыг засахын тулд дахиад сарын хугацаа хэрэгтэй. За энэ хугацаанд аймгийнхныг тог дулаанаар бүрэн өгөхийн тулд авааран дизель станц ажиллаж байгаа юм а. За цагт 1 тонн түлш хэргэлдэг энэ станцыг 1 сар ажиллуулахад 1 тэрбум орчим төгрөг хэрэгтэй болж байна. Аваар ослын байдлаас бол бид нар гарлаа. Аваар ослын улмаас үүдсэн хохирлыг барагдуулах ажлыг одоо бид нар хийн, засварынхаа ажлыг хийн, хэний үйл ажиллагаа хангах үйл ажиллагаа хийн. Засгийн газраас бол эргэж очиод бол улсын нөөцөөс тодорхой хэмжээний энэ аваар ослтой холбогдсон санхүүгийн үр дагаврыг шийдвэрлэх тогтоолыг бол засгийн газарт оруулж танилцуулах болно. За одоогийн байдлаар Далан задгадын станц ямар ч байсан аваарын байдлаас гарсан хот бүхэлдээ арайч хүлдэжгөөгүй. Нийтдээ 4 байр 2-3 аж ахуй нэгжийн дулааны шугам гинтжээ. Зарим дулааны шугам сүлжээний хүлдсэн хэсгийг сэргээх ажил үргэлжилж байна. Өмнө Говь аймгийн хувьд эрчим хүчний асуудлыг цаашдаа яаж шийдвэрлэх вэ гэдгийг үргэлжлүүлэн хүргье. Томоохон стратегийн орд газрууд Монгол төдийгүй дэлхийн анхаарч хардаг энэ аймаг эрчим хүчний хувьд хамгийн хоцрогдсон газар болоод байна.
Далан задгуудын хувьд байгаа ганц станцаа түшиж амьдардаг найдвартай их усүр байхгүй газар алт цэсний нөөцөөрөө гайхуулсан оюу толгоогоор алдартай хам богд сум гихтэл харанхуй за зэрэгэлдэх манлай сумын хувьд ч тог цахилгаан байхгүй. За харин ноён Сэврэ сумдын хувьд хятадаас эрчим хүч экспортлохоор болж ямар ч байсан цагаан сараас өмнө шийдэгдэхийг хүлээж байгаа. Тийм учраас өмнгийн говийн бүс нутгийг эрчим хүчний дэд бүтцээр хангахад уурхайнуудад түшгэлсэн томоохон цахилгаан станцуудыг шинээр барьж байгуулах замун төвийн бүсийн эрчим хүчний сүлжээнд холбох асуудлууд зайлшгүй тулгарч байна. Юуны өмнө бид энэ 5 толгойн ордынхоо түшгэлүүлсэн том оврын цахилгаан станцыг барьж байгуулах шаардлагатай байна. Энийг түргэх хэрэгтэй. За энэ 2011 онд бол Energy Resource компани барьж байгуулж байгаа энэ одоо жижиг оврын энэ станц бол орно л доо. Тэгээ эндээсээ бид эхний ээлжинд 5 толгоогоос 70 задгадыг 110 шугамаар холбох хэрэгтэй байна. Ингэвэл бас байдал нэлээд өөр болно. Тэгээ тэр хугацаанд бол бид том оврынхаа станцын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Далан задгадаас 90 гаруй километрийн зайд байх цогццын сумын нутаг дах ухаан утгийн уурхайд цахилгаан станц эх 7 дугаар сарын 1 гихт ашиглалтанд орж бүрэн хүчин чадлаараа ажиллана гэж үзэж байгаа. За тийм учраас эхний ээлжинд 5 толгой далан задгадыг 110 шугамаар холбож далан задгадыг эрчим хүчээр хангах боломж байна гэж үзэж байгаа. За харин энэ хооронд 5 толгой нүүрсний ордыг түшгэлсэн том оврын цахилгаан станц барьж эрчим хүчээр хангах төлөвлөгөө байгаа юм а. Түүнээс гадна Өмнөгов аймгийн нутаг дах нарийн Сухатын нүүрсний уурхайг түшгэлсэн цахилгаан станцч байгуулах боломж байгаа. За хэрвээ ингэж чадвал баруун талын сумд хятадаас эрчим хүч авах биш харин экспортлох боломж ч бас байгаа гэлээ.